За 2008 онд морин хуурын олон улсын анх дугаар наадам эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж 2 жил тутамд уламжлал олгон явуулахаар шийдвэрлсэн удаатай. Түүнээс хойш товлсон хугацаанд ажлууд хийгцээр байна. За 2010 онд морин хуурын олон улсын наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын морин хуур зэмсэг урлаачдын уралдаан зохион байгуулагдаж байсан жишээ юм а. Энэ жилийн хувьд дээр хүлээн ажиллагааны хүрээнд томоохон арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдөжээ. За энэхүү наадмын зорилго нь Монголын соёл урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхийн нийтэд сурталчлах, морин хуурыг сурч судлаж буй олон улсын сонирхогч болон судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Үнэтэй хуур бол үнэтэй баймаар байна. Хямдхан хуур бол хямдхан баймаар байна. Тэгэхгүй бол манайхна ярьдаг нэг хойлогдох гэхчээд одоо нэг 200 мянган гаруй хуур аваад нэг герман хүн авчаад тоолох гэлэр 3 хоноод чигэнд одоо дурхаа болчихдаг. Өө монголчууд чинь мундаг гэдээ байсан чинь хуур нь 3 хоноод дурхаа болчихдаг шүү дээ. Гэдэг тийм юм байхгүй байхын тулд үнэтэй хуур нь үнэтэй, хямдхан хуур нь хямдхан байлгахын тулд бас энэ хуурынхаа хийцдгийн талаар сайн ярих гэж ингэж бодож байна. Ийм л томоохон одоо арга хэмжээ болох юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай зарилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд морин хуурын олон улсын 3 дугаар наадам симпозиум эрдэм шинжилгээний хурал 2012 оны 4 дугаар сарын 29-ноос 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм а. Тус наадамд манай морин хуурчдаас гадна Япон, Оросын албаны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Солонгос улс, Герман, Францын нийтдээ 200 гаруй морин хуурч суралцагч болон сонирхогч эрдэмтэн судлаач оролцохоор саналаа хариулээд байгаа гинэ.